За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа бичлэгээр би та бүхэндээ өөрийнхөө сурсан Facebook дээрээс сурж авсан мантууны жорыг та бүхэнд харуулъя бичлэг болгоод. За энд маань 300 г гурил, тэгээд энэ ус, бүлээн ус, тэгээд 160 мл ус байгаа шүү. Тэгээд яг орцнуудаа яг хэмжээгээр нь хийцгээгээрэй. За бүлээн усан дээрээсээ 5 г эсэн чихэр хийн. Энэ 5 г эсэн чихэр. Ингээд 3 г ингээ уулаа хийчи. 3 г. За энийгээ ингээ сайн хутгаад тэгээд яг орцоо одоо яг энэ хэлсэн орцоороо хийгээрээ. Тэхгүй болвол мантуу манд болохгүй юм билээ шүү. Яг ингээд энд одоо байгаа орцныхын дагуу тэгээ мантууга хийгээрээ. Энийг болвол ингээд сайн хутгаад одоо сахараа эсгэгчээ сайн хутгаж уусгаж өгөөд яа ингээ гурлан дээрээсээ хийгээд дээр ингээ хийж өгөөд одоо энийга зуурнаа. За тэгээд би юу яхад гурил маань жоохон нэг болвол арай жоохон илүү хийгдчихсэн. Одоо ингээ зурж яхад энэ маань ингээ айгүй хатуу болно. Ингээ зуурахад энэ гурил маань маш хатуу болд юм билээ. Тэрийг болвол ерөөсөө ингээ зөөлөртөл нь баг ингээл 20-30 минут ингээ гарын дотор ингээ бүр маш сайн ухаад тэгээ бүр айгүй гоё ингээ ямар ч тийм тар мар одоо байхгүй тий одоо бүгдээр ингээд нийлүүлээд тарын маш сайн нийлүүлж өгөөд тэгээд нухаж өгөө. Тэр болтол ер нь их цаг орно шүү. Гарны алга болвол ингээд амар хорсоод ирдгийг. За ийм хатуу болно гурил маань. За ингээд харахад бол ямар ч тийм нэг одоо нийлсэн тийм юу бол байхгүй. Маш юм арцгар ингээд амар хатуу. Ийм хатуу болно. За энийг ерөөсөө ингээд маш сайн тарааж ингээд маш сайн нухаж өгнө. Энийг ингээд бараг 20 минут болвол нухана. Тэгээ ингээд нухаад л ахаар чи аяанда өөрөө зөөлрөөд бүр ингээд аяанда өөрөө ингээд нөгөө тар нь нийлээд ирэхээр гурил чинь арай ондоо болоод ирнэ. Тэр болтол нь сайн нухаж өгнө. Гарынхаа алгыг яста хорстол нухна. Яста хорсгодгийн билээ. Эхлээд яхаар нухаж чадахгүй нөгөөтгөөс аюу хэцүү болдгийн билээ. За тэгтээ мантуу маань бол маш гоё болно. Ямар ч тийм үгүй. Яг л орцнуудаа ерөөсөө яг орж байгаа орцнуудаа яг хэмжээгээр нь хийгээд тэгээ хийх юм бол мантуу маань яг гоё болно шүү. Тийм болохоор орцоо ерөөсөө юу ааж болохгүй. Усаа ихтүүлж болохгүй юм билээ шүү. Усаа багдуулахгүй, ихтүүлэхгүй. За ингээл ерөөсөө бараг 20 минут ингээд нухна. За ингээд нухаад ахаар чинь энэний одоо нөгөө хамгийн эхэлж зураад гарч ирж байхад арай ондоо байсан тий гурил маань нэг нийлээгүй, тар нь нийлээгүй. Одоо ингээд нухаад ах тусам гурилын маань тар нь нийлээд амар хатуу гурил чи ингээ айгүй гоё зөөлрөөд арай ондоо болоод ирнэ. Тэр болтон ингээ нухнаа. Энийг бас дахиж өргөжлүүлээд дахиж нухна. Яагаад гэвэл бүр сайн тарыг нийлүүлж өгнө. Тэгээ нөгөө одоо уул боовыг ингээд уул боов хийхэд нэг нухдаг штэ тий одоо гурилын ингээл айгүй сайн ухаал ингээл би нэрээ дамжуулаад бид нар нухдаг яг тэрэн шиг маш сайн ухаад энийга тарааж өгөөд нухаж өгөөд тэгээд хийнэ. За би нухаад яг одоо элдэхийнхаа өмнө хийх би та нартаас тэгээд харуулъя. Энийга ингээд
болол их удаан мухнаа нухаж агаад яг ингээд өөрөө хараад за энэ маань болчлоо, тарчлаа. Бүр юугүй аюугаа ямар ч тийм дотроо юугүй болтол нь одоо тараагүй гүрлэн гэж бүхэл байгаа л идэв шүү дээ. Тэгээгүй ах юм бол тэгээ тийм юмгүй болтол нь нухаж өгнө гэдэг. Гарын алга амар өвдөн. Гарны бүр хамаг чадал бол энд бол гарч ирнэ. За гурал маань ухаад ингээ болчлоо. Ингээд ийм болж байна. Одоо энийг аль болохоор дөрвөлжин илдвэл их зүгээр. Тэгээ яг өөрснөө бас аль болохоор л дөрвөлж илтчих. За ингээ гурал маань бэлэн болсон. Илтэд. За гуралны маань зузаан нь бол нэг иймэрхүү. За нэмгэн зузаанаараа. За одоо энэ дээрээсээ хар перц. За өөрснийхөө амтлагаагаар л хийчихдэг. Би болоод энэ удаад би энэ хар перц. Ер нь би хар перц их хийдэг. Хар перц. Тэгээд гонд хар перц 2 хийхэр маш гоё амттай болдгийм билээ. Гонд хар перц тэгээд давс хийн. Давс бас жоох өөрснөө хамтлагаагаар л хийн гэсэн үг. Давс хийн үү нэг болоод эднэрийг хийхгүйгээр сахараар хийх ч юм уу те. За тэгээд би энэ удаад ногоон сонгон хийх гэж байна. Ногоон сонгон хийхээр айгүй гоё амттай болд юм билээ. Эднийг ингээд яг өөрснөө туршаад аль нь гоё юм та нарт тэрийг өөрснөөс гэртээ хийгээд би сонгон зүгээр сонгоноор хүртэл хийсэн. Энэ ногоон сонгоноор хүртэл ингэж хийсэн. Бүгдээрээ гоё амттай болд юм билээ. Хар перц зүгээр хар перц давс тэгээд гонд гураарч хийчих болно. Тэгэхээр ч гэсэн гоё амттай болно. Яг хоо сонгон нэмчихээр арай амт нь ондоо час гоё болд юм билээ. За тэгээд дээрэс нь би тос хийж гин оливье ойл. За энийг хооронд нь бүр сайн ингээд тарааж өгнө одоо тосоо бүгдэнд нь сайн ялж тараагаад өгнө. За одоо нөгөө дээр нь цацсан юмнуудаа ч гэсэн сайн тараагаад ингээд гурлаа бүр нийл сайн юу болгоно. Ингээд тос болгож өгнө. Тосоо тэгээд бүх юмаа л ингээд л яаж өгч ин гэсэн үг тарааж өгч ин. За ингээд тараачлаа. Одоо энийгээ 3 нуулна. Одоо энийгээ ингэж нэг тавиад тэгээд би энэ дээрээс нэг жоохон тос тусаач тийм хооронд нь бас тослохгүй болохгүй. За ингээд тэгээд дээрээс нь нөгөө талаа авчираад нөө тэгт. Ингээ 3 нуулаад. За одоо дахиад дээрээс нь жоохон тос хийчихье. Оо сайхан гараараа л хүрчлээ. За ингээд. За одоо энийг ингээд нарийнхан 2 хуруудтай хэрчээд нарийнхан дөө хэрчиж өгнө ингээд.
тэгээд ингээд дээрээс нь ингээд нийлээд ингээд 6 ширхэг болно гэсэн үг. 6 ширхэг гурил дээрээсээ давхарлагдаад ингээд 6 ширхэг болж байна. Нөгөө 3 ширхэг гурил маань за энийг ингээ онгойлгохоор одоо энэ арай жоохон дутуугийн ингээ өргөж агаад ингэж нийлүүлээд за ингээ тавьчихна. Энэ маань ганцаараа сондоорсон. Ингээс ингээ тавьчих. За. За юм болцсон. За би ийм энэ чи юу гэдэг вэ? Сорвол ашиглах гэж байна. За сорволаараа ингээ голоор нь ингээ дарж өгөөд ингээ голоор нь дараад аваад ингэж бариад тэгээд нэг эргүүлээд ингээд дээрээс нь дараад за ингээд жигнүр дээрээ шууд тавьчихна. За жигнүр маань ийм байгаа шүү. Жигнүрэн дотор маань ус хийцэн байгаа. Би энэ хүүт ус. Тэгээд дээрэс нь жигнүрээ тавиад за ус мөсөө олоод төрүүлж халаахгүй. За дараагийнхыг ингээд эргүүлээд тэгээд ингээд дарчихна. Нэг ийм хэлбэртэй болж байгаа. 70 давхар гамбар шиг. За дахиад ингээд болдоор нь гүйлгэж дараад энэ савх айгу амар юм байлээ. Ингээд эргүүлээд тэгээд дээрэс нь ингээд тарчихна. Хэлбэр нь ч гэсэн айгу гоё гарч ирнэ. Мантан маань маш гоё гарч ирнэ дараа. За тэгээд өөрснийхөө ондоо бас хэлбэрээр оруулж болно шүү дээ. Тий өөрснөө мушка гэл янз бүрээр бас хийж болно. Гурлаар янзын сайхан гурлаар зураад авсан байхад тэгээд өөрснөө хэлбэрийг нь бол өөрснөө хийгээд авчихно. Би бол ер нь дандаа ингээр хийдэг яг энэ хэлбэрээр. Ийм болж байна. За ийм 300 г гурилнаас манту маань ерөөсөө л одоо 4 5 6 ширхэг манту гарна. За энийг бол би ингэчи. Ингээд бид нэг манту ихтэй нэг эргүүлж байгаа л чимэгчтэй шүү дээ тий. За яг тэрэн шиг ингээд чимэгчи. За ингээд манту маань ингээд болчлоо. За энэ доор бол хүүтэн ус байгаа. Хүүтэн ус. Усаа би халаагаагүй. Хүүтэн ус байгаа. Дээрэс нь мантууга хийгээд одоо энийга 40 минут яг энэ чигээр ингээд тагийн тавиад орчихно. 40 минут. Ингээд одоо цагаа хараараа тэгээд 40 минутын дараа галаа асаана. За ингээд одоо 40 минут маань болцсон. Та нар цагаа яг тавиараа. Тэгээ одоо галаа асаана. Галаа асаагаад буцлан гуутлан 10 минут хараа шүү цагаа. Цагаа хараад 10 минут буцалгаад тэгээд 3 минут тагийг авахгүйгээр 3 минут орхино. За 10 минут маань болцсон. Одоо галаа унтраагаад дахиад 3 минут тагийг авахгүйгээр ингээд орхичихно. За одоо ингээд 3 минут маань болцсон.
За мантуу маань нэг юм болсон. Одоо маш халуун байна. За одоо ингээд би аваад харуулъя. Ингээд түүхий болохгүй. Тэгээ хоорондоо наалдаж ахгүй юм гоё болж юм. Хийж байгаа орцнуудаа л яг жорынхан дагуу хийгээрээ. Гурил нэг арай жаахан илүү ордгийг нэг 5-аас 10 г гурил арай илүү ордгийг шүү. Тэгээд ус эсгэгч сахар гурвчин болвол яг хэмжээндээ байх ёстой шүү. Тэхийн бол ерөөсөө мантуу маань түүх ирэхгүй. Яг айгуу гоё юм гоё хөвсгөр маш гоё мантуу болно. За тэгээд би үргэлжлүүлээд бас нэг мантуу хийсэн байгаа. Тэр болохоор хулуугаар хийсэн мантуу, хулуугаар зураад, хулуугаа чанаад, жигнээд тэгээ миксердж жагаад тэрнгээрээ зуурсан мантуу хийсэн байгаа. Тэрийг бас үргэлжлүүлээд та нар үзээрэй. За тэгээ та нарт амжилт хүсье. Миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн өнгө оруулагч маань шар хулуугаар би хийж үзье. За энэ ийм том бүтэн шар хулуу, тэгээд энэ дотор 300 г гурил, тэгээд дээрээс нь 5 г сахар, гурилан дээр хийх юм яах вэ? 5 г сахар, тэгээд 3 г эсгэгч. Тэгээ энэ болохоор миний хамтлаг нэг 2.5 таа байгаа. Би нэг ингээд ахиухан хийчихээр 3 г тэгээд ингээд ахиухан овоолгоод хийчих. За ингээд энийг хооронд нь хутгана. Одоо гурилаа хооронд нь ингээ хутгаж өгөөд хулуугаа болохоор арилгаад жигнээд болгоно. Одоо чансан хулуугаа ийшээ юу руугаа хийн. Миксердж өгнө одоо. Бүгдийг нь хийж өгнө. Болгоомжтой. За хулууны нь тал нь орчлоо. Энийг миксердээ дэвжсэн үзье. За энэ дээрээсээ 2 г сод хийн. Халуун дээр сод хийх юм бэлээ. Тэгэх юм бол одоо нөгөө энэ шар өнгө маань өнгөө алдахгүй гэсэн үг. За энэ 2 г сод. За баярлалаа. За ингээд миксерцсэн. Одоо ингэж юу ч миксерчээ. Ямар ч үгүй бохолгүй юм болов. За тэгээ энийг одоо жоохон хөргөөгөөд тэгээ ийм халуунаар нь бол хийхгүй жоохон хөргөөж жагаад тэгээ гурлаа завирна. За ингээд шар хулуу маань ингээд бэлэн болцсон. Одоо ингээд жоохон бүлээн болчихгүйтэл нь одоо гурилан дээрээсээ хийгээд энэ ингээд 175 г байгаа шүү. 170-аас 180 г хийж болно энэ хулуун. За ингээд одоо энийг ингээд зурна. Сода бол ерөөсөө юу яах юм бэ лээ? Нөгөө өнгийн алдуулахгүй тулд сод хийж байгаа юм билээ. Энийг ингээд бантнаж зуурж өгөөд тэгээ хатуу болно. Тэгээ зөөлөн болтол нь ухаж өгнө. Тэгэхээр яг энийг ингээ хийхээр бас нөгөө гурилмаар юу яах юм бэ лээ. Надад бол жоох илүү мэлүү ороод исэн гурил. 300 г-аас
арай жоохон ахаад 310 ороод тис. Тэгэх юм бол яг амар зөөлөн болохгүй. За ингээд энийгээ ингээд сайн ухаж өгнө. Одоо ингээд сайн ухачаад энэ маань жоохон бүрэл хийхээр юм байна да. Дээрээс нь нэг амар хатуу одод болдгүй юм байлээ. Нэг иймэрхүү болж ирсэн. За энийгээ ингээд хооронд нь ерөөсөө маш сайн ухаж өгнө. Бүр ингээд юу нь ингээд тартална. Одоо урал нь ингээд хараад одоо дотор нь бүх юм ингээд хараад уртална. Сайн ухаж өгөх юм биш шүү. Бараг 20 минут бараг л мухаад илээ. Айгүй их нухт юм л ингээд тараагаал мухаалныгаа бүр сайн ингээд гоё ингээд тарн бүр тараад нийлээд айгүй гоё болно. Хүрэл маань ямар ч тийм юм арцгаргүй болтол нь ухаж өгнө. Арцгаргүй болтол нь ингээд ухаж өгөхөр юм чинь ингээд гоё болт юм биш шүү. Тэгээд яг гоё мартуу бол. Нэг юм нэг шаргал өнгө харагдаж байгааз. Нэг иймэрхүү шаргал өнгөтэй болно. За тэгээ гурилаа өөрснөө ингээ харж агаад би энэ нөгөө юу хийхээр ингээд 175 мл хийсэн. Улуунаасаа тэгэхэд ингээд жоохон нэлцэн хатуу одоо нэг арай л жоохон нэлцэн хатуу болт юм аа. Тэгэхээр дээрэс нь гурилын дахиад жоохон нэмэх хэрэгтэй юм билээ. За энийгээ ингээд маш сайхан бүр ингээд гурил ингээ харахаар нэх гоё юм. Ямар ч нөгөө таргүй болоод тарн ингээд бүр нийлээд тийм болтол нь ухах шүү. Гарын алга айгүй өвднөө. Тэгтээ энэ нөгөө ногоогоор зуурхаар арай ондоо юм билээ. Нөгөө ногоогүй биш өмнөхийгээ бодвол ногоогүй юу ахаар зүгээр усанд зуурхаар айгүй хатуу болно. Бүр тэрийг бол бүр энээс илүү бүр амар нухадгийн. За одоо яхан нэг илгээд яг өмнөхтэйгээ ерөөсөө ялгаагүй.